Газрын нэг бүрэлдэхүүн хэсэг юм. Арслан нам бас хамтарсан засгийн газар нэг бүрэлдэхүүн хэсэг юм. Ардын нам бас хамтарсан засгийн газар нэг бүрэлдэхүүн хэсэг юм. Энд гурван нам чинь нийлээд одоо тулгуурлын асуудлуудыг хамтдаа шийдэцгээе, эв зориг гаргацгаая гэдэг. Ингээд хамтраад бид нар ажиллаа хийж байгаа ийм эрх баригчд байхгүй. Тэгэхээр одоо ингээд улс төрийн жахан иргэдийн мэдлэг муу юм л та. Яагаад гэвэл хүн нам юм уу, арцсан нам юм, сөрөг хүчин байх хэрэгтэй гэдэг. Тэгээ одоо ингээд энийг ойлгооч. Бид нар шал өөр эрх зүйн тогтолцоонд орсон. Бид нар 1990 онд Америкийн нөгөө юм хоёр намын системийг хуулаад тэгээ улсаараа ингээд шулуухан хэлээд юм популизмд ороод тэгээд нэг нь ингээд эрх барьдаг, нөгөөх нь сөрөг хүчин гэж явсаар байгаа том төслүүдэд хүрчүүлж чаддаггүй. Ингээд бие биендээ дэгээ тавьсан энэ 35 жилийн амьдрал энэ багхгүй. Тэгвэл 2023 онд бид нар үндсэн хуулийн өөрчлөлт хийгээд бид нар Европын, баруун Европын загварыг авсан. Тэр нь бол Германы загвар гэхгүй. Тэгээд яагаад авсан бэ гэхлээр хоёр намын систем чинь буцаад нэг намын систем рүү орчод байна. Тэгээд бие биендээ дэгээ тавиад ажил хийлэгдэх юм байна. Популизм хийгээд байд юм байна. Жагсаад байд юм байна. Тэгээд зөрүүч бай, бурууч бүх асуудлаар ингээд гүтгээд харлуулад байхлаар чинь нөгөө засгийн газар 1.5-аас 1.8 жилийн хугацаанд ажиллаад байд юм байна. Болтгүй юм байна гэдэг. Ингээд бид нар Германы буюу баруун Германы, баруун Европын парламентын загварыг авсан байхгүй. Ингээд бид нар одоо үүнээс хойш хамтарсан засгийн газар дандаа ингээд байх боломжтой юм байна. Ингэж сөөхөн монголчууд нэгдэж байгаад томоохон одоо асуудлуудаа шийддэг байхгүй бол одоо харалт. Өчигдөр ингээд бид нар биш үү 75 жилийн түүхэнд Монгол улс ингээд хоёр дахь хил холболттой хийж байгаа байхгүй. 75 жил маш харамсалтай. Социализм үед хийж чадаагүй. 1990 оноос хойш хийж чадаагүй. Сүүлийн 15-16 жилд өргөн нарийн төмөр зам цариг гэл тэгэл нэг талд нь баахан юм нэг ачааны тэрэгтэй баахан хүмүүсийн лоббигоор төмөр замаа гацаадаг, мөнгөтэй хүмүүсийн лоббиор гацаадаг. Авгуул бизнесүүдийн лоббигоор гацаадаг нэг ингээд л эсвэл бусад улсуудын нөлөөллөөр гацаадаг өргөн байна. Өө манайх одоо дэмжихгүй. Тэгээ Монгол улсын эрх ашиг бол одоо юу гэдгийг танк орж ирэх гэж гэдэг юм уу? Аль эсвэл өөр нөхдүүд нь болохоор одоо ингээд нарийнх нараа явцсан дээрч гэдэг юм. Ингээд үр дүнд нь ингээд хил холбооч хийгдэггүй. Тэгээ үр дүнд нь бид нар асар хэмжээний орлого алдсан үнэ. Бидний тооцоогоор $64 алдсан байхгүй. Тэр бага биш шүү. Маш их хэмжээний алдагдал бол үүсчихсэн. Энэ бол алдагдсан боломжийн өртөө бодит үнэ. Тэгвэл Монгол улсын түүхэнд 75 жилийн түүхэнд хоёр дахь гарцсан арай гэж ингээд ярилцаад өчигдөр ингээд шавд ёсл хийж байгаа байхгүй. Гэтэл ийшээгээ ингээд хүмүүс анхаарад за том төсөл маань ингээд явж шүү. Үр дүнд Монгол улсын экспорт 2 дахин өсөх юм байна. Эдийн засаг 2 дахин тэлэх юм байна. За болж шүү гэсэн байдлаар хандхаас илүү ингээд ийм одоо нэг өөр ингээд хов чивэр ингээд яваад байгаа нь харамсалтай. Байж байгаарай. Одоо би юу хэлэх гээд байна гэхлээр энэ засгийн газар дор шанд гэдэг хүн худлаа шулгаа хийх гэж засагт ороогүй байхгүй. Их мэдл байхгүй шүү дээ. Шулгаа хийхлээр яг л ингээд байснараа л явж л байна. Ажлаа хийж л байна. 7 хоногийн 7 хоног ажиллаж байна. Маш их хичээж ажиллаж байна. Одоо энэ хил холболтоо хийх гэж бид нар 3 удаа явсан байдیں۔ 3 удаа ингээд ярьсан байдаг. Гэтэл яг ямар асуудал үүсч вэ гэхлээр анхны удаа ингээд яваад хил холболтоо хийхгүй бол болохгүй байна. Хитрхи популизм байна гэд ярихад төсвийн асуудал гараад ирсэн байдаг. Дараа нь 2 сарын 14-нд бид нөгөө Харбин яваад тэнд очиод нөгөө гарын үсэг зурсан шүү дээ. Тэгсэн чинь дахиад ингээд нэг юм засгийн газар огцор гэдэг асуудал ингээд гаргаад ирдэг. За тэгвэл одоо ингээд 40 өдөр ингээд нээлттэй хийж байгаа байхгүй. Тэгээ нээлттэй хийгээд ирэнгүүт дахиад ингээд бужигнаад байгаа. Энэ өөрөө Монгол улс аягүй арчилсан бас мөн л та. Тэгтээ нөгөө юм бужигнсан тэгээ нэг иргэд нь эндээ нөгөө эдийн засгийнхаа том асуудалтай ач холбогдол өгдөггүй. Ийм улс болохоор эдгэртэй ч хамтарч ажиллах уугүй гэдэг буруу сигналыг олон улсад өгөх гэдэг нь маш харамсалтай байхгүй. Тэгээ ийм болохоор би хэлэх гээд байгаа зүйл нь юу вэ гэхлээр тухайлбал орлогын нотол гэдэг зүйл бол арчсан улсад байх ёстой. 2018 онд хүн нам тухайлбал орлогын нотлогыг хөдөлгөөн хийжсэн. Үнэ. Тэгээд хэрвээ худлаа сулаа хийсэн ийм хүмүүс айх юм бол тэрийг нотлох ёстой л гэсэн юм. Тэр бол зарчим зөв багхгүй. Гэхдээ өнөөдөр ингээд маш том ингээд эдийн засгийн асуудал хамтарсан засгийн газар арай гэж байгуулагдаад бүх одоо ингээд гацаад байгаа том төслүүдэд ингээд явуулаад гадна дотны хөрөнгө оруулагчдыг ураад мессеж ингээд өгөөд ингээд явж байх үедээ ингээд авцуулаад нөгөө энийг ингээд саарамжуулах явж байгаа үйл ажиллагаа явж байгаа энэ бол айгүй буруу шүү.
Маш буруу шүү. Бид одоо тэгээд одоо өнөөдөр та уншихад танилцлаа. байж байгаа. Одоо ингээд би мушигсан зүйл бол байхгүй. Би юу хэлж байна гэхээр бид нар нөгөө эрх ашигын эрэм гэдэг юм байх хэрэгтэй. Монгол улсын эрх ашиг нэг болохоос хүн намын эрх ашиг биш, ардын намын эрх ашиг биш, арц намын эрх ашиг биш байхгүй. Дараа нь дор чандын байна, оюун эрдэнэ байна, улуугаан төмөр эрх ашиг. Тэгээд бид нар юун дээр нэгдэж яваад байна гэдэг ихлээр шүдээ суужгаад том төслүүдэд явуулъя. Хизээ байтлаа ингэж том төслүүд явж ирсэн. Урааны төсөл явж байгаагүй шүү дээ. Гатцсан. Сая ингээ хил холбооч 18 жил ингээ гатцсан. Одоо эн чинь бий болол ирэх юм бол одоо манай экспортын нүүрс хэвчин 165 сая 2 дахин өсөж чинь. Дараагийнхаа 3 дахь холболтыг хийн, 4 дахь холболтыг хийн, 5 дахь холболтыг хийн гээд энэ чинь өөрөө Монгол улсын эрх ашиг байхгүй. Хоёр өөр асуудал байгаа даа. Би холбоотыг эсэргүүцэж иргэд замдуулж авчихсан Хэрэг таны үед ямар байх ёстой? Би та нарт хэлээд байгаа юм юу вэ гэхээр энэ нэг тохиолдол нь өөрөө их сонирн байна. Яг ингээд хил холболтын асуудал явах болгонгууд л дандаа засах огцрох ёстой ямар нэгэн шалтгаан гаргаж ирээд яваад байгаа. 2 сарын 14-нд бас ингэжсэн. Бид нар яг тэнд ингээд зурлаа гэж тэгэхэд ерөөсөө ингээд энэ бол ингээд Монгол улсын хөгжлийн асуудал байж хаад өөр мэдээ яваад байдаг. Энэ удаа болохоор мөн адилхан тэгвэл энэ асуудлыг яагаад өмнө нь гаргаж ирээд яагаад цаавал яг энэ өдөр нь иргэд нээж байгаа өдөр нь зөв юм уу сайхан. тэрэн дээр бол би Гого та нарын хувьд шүү дээ. Би нөгөө ач холбогдлоо ингээ хараач гэд. Өнөөдөр би ингээд өглөөл бууж ирж байгаа. Өчигдөр өөрөө хятадын талтай нь ярьж байгаа, бизнес эрхлэгчтэй нь ярьж байгаа, уучлалтаа гуйж байгаа. Одоо үл ойлголцод байхгүй хамтраад ингээд урт хугацаанд доктортой бизнес эрхлэгчтэйгээ дэмжиж явна гэдэг ийм ойлголт ингээд яваад өглөө өрөөл дэрэнгүү тэнд ингээ асуултын шаалвар орлого нотлох асуудал ингээ чухал болсон байгаа байхгүй юу? Тэгэхээр чи 30 жил бид нар ингээд маргалдаад хэрэлдээд ирсэн. Би зарчмаа бол хэллээ шүү дээ. Орлого нотлох хөдөлгөөний хүн нам өөрсдөө санаашиж хийжсэн юм аа. Энэ байр суурь бол зөв. Яагаад улс төрийн акт хийхгүй сөрөгчний хайлтыг хийх. Та нарт харин хэлээд дээ шүү дээ. Сүрэг хүчин гэдэг чинь өнөөдөр ганцхан ардын нам дандаа засаглаа та бүхэн ингээд ардын нам л ирэх баригч бус сүрэг хүчин буруу ойлгоод шүү. Тогтолцоос ч өөрчлөгдөөд одоо хамтарсан засгийн газарт байна. Хамтуудыг залуучууд эсэргүүцээгүй шүү дээ. Сайдаа гол нь ийм тансаг хэрэглээ орхон энэ асуудал дээр Монгол одоо энэ хүүхдийн өмөрсөн ийм байдалтай байгаа. Би байна шүү дээ. Яг ингээд өмнөх 4 жилийн хугацаанд ганцаараа энд ингээд асуудлуудаа яриад явжсэн бүгдээрээ ингээд нэг талдаа байсан. За одоо би ингээд засгийн газарт орж ирлээ. Тэр чинь нөө зөөлөн суудал биш байхгүй. Маш их ажил байна. Маш их популизм байна. Маш их юм ашиг сонирхлууд байна. Бодит байдал дээр. Тэгвэл энэ чинь засгийн газрын гишүүний хувьд биш. Яг хувь гишүүний хувьд байж байгаа. Одоо би харин та нар нэг юм дээр анхаараач гэдэг байгаа юм. Яг ингээд том төслүүд ингээд хөдөлгөх болохоор урааны эсрүүцчд нь гараад ирдэг. Хил холболтоор гараад ирдэг. Одоо тэгээд хит тасаг хэрэглээний асуудал яриад байна. Өнөөдөр Монгол улс хэдэн иргэн 30 тэгэхээр хэвлэлийнхэн маань би та нараас хүлээж ирсэн бол эхлээд яг Монгол улсад ямар эдийн засгийн аж холбогдолтой юм бэ? Ийм хил холболт гэдэг юм ямар ач холбогдолтой вэ? Цаашаа бизнесүүдэд ямар боломжтой Монгол улсад ямар ингээд ийм асуудал би одоо өнөөдөр тохиолбол хурж ирээл та бүгд яриа өгч шít. Энэ мэдээлэл өгмөр хахад зөрүүлээд ингээд та нар чи зөрөг хүчин бидтэй. Үнэний бидлэл цүнх авах боломжтой юу гэдэг. Яг л ийм кейсийг л асуугаад. Одоо за би нэг зүйл хэлчихье. Та ард түмнийхээ талд байгаа мó эсвэл ардын намын дараагийн Монгол улсын эрх ашиг хаана байна? Тэнд бол хүн нам байна. Хүн намын дарга хувьд бол байна. Нэг ямар нэг ингээд том эдийн засгийн бүтээн байгуулалт макро эдийн засгийн асуудал дээр сүрдэг ийм нөхцөлтэй бол бид нар бол хүчтэй үзнэ. Хоёр. Гуравдугаарт ингээд одоо засагт орчихлоороо ингээд хулгайч болсоо тийм байхгүй. яаж орлогогүй жий. За байж байгаарай. Би зарчим яриад дээ шүү дээ. Та нар ингээд субъектив байдлаар хүн асуултаад дээ. Энэ асуултанд хариулж байгаа. Үгүй. Би одоо ингээд тасаг хэрэглээд нь хариулж байгаа. Тэр байж болох ёстой мó? Байж болохгүй мó? Тэр мөнгө хаанаас одоо нэг сэтгүүлчтэй болчих юм уу? Энэ хүмүүсийн асуултанд би хариулж болох уу? Таныг давж хариулж та ч айгүй олон микрофон дээр
Популизм гэдэг чинь өөрөө Нөгөө би засгийн газрыг Засаа зүгээр магтаад асуулт нэрвч. за тэгэхээр би хэлж штэ. Орлогоо нотол гэдэг хөдөлгөөний хүн ам хийжсэн. Тэгээд Одоо энэ залуучуудыг яагаад та том төслийг эсэргүүцээд байна гэж хараад байгаа. би залуучуудыг том төслийг эсэргүүцсэн гэж хэлээгүй харин та нар мушигж шүү. Яагаад гэвэл уучраа мэдэх хүмүүс нь энэ нөхцөл байдлыг үнэлээд үнэлт хийгээрээ. Яагаад гэвэл талбай дээр байгаа юм уу? чи ямар хэцүү юм бэ? Эсвэл чи энэ зогсоод ярих юм уу? Үгүй харин уучраа мэдгүй юм. Асуултаа хариулж. Ямар хэцүү юм бэ? За эхлээ яриулч. Ч одоо ингээд сэтгүүлсэн нүртэл юм ингээд хэрүүл хийдэг болж болохгүй шүү дээ. Та харин хариулт та За. Чинийс байж л да. Ямар хэцүү юм бэ чи? талбай дээр суугаад шүү. За тэгэхээр би бол оюун эрдэнэ гэдэг хүний худлаа шулгаа гэдэг хүн гэж бол бодохгүй байна. Дор чант гэдэг хүн бас адилхан, луугаан думраас адилхан. Биднэрт бол тийм ашиг сонголоор нэгдсэн зүйл бол байхгүй. А хоёрдугаарт тэр хүн өөрөө тайлбар хийх байлгүй дээ. Орлогоо нотлоод явдаг жишг бол олон улсад байдаг. А энийгээ бол ингээд шаардах нь бол зөв байхгүй. Тэрийг би ерөөсөө үгүйсгээг байхгүй. А тэрнээс илүү цаатал нь юу болоод байна гэхээр яг ийм ингээд улс орны эрх ашиг хангасан ийм чухал үйл явдал болгонд давхцаад энэ нэг процесс болоод байгаа нь энэ өөрөө бол биш шүү. Шүлэг шүү. Тэр болохоор яг нэг Түлхэж саад байгаа юм уу? Түлхэж саад байгаа юм уу?